За та бүгдэд шинэ өдрийн мэнд хүргэе. Happy 24 клубээс мэдчилж байна. За биткойн 2009 онд үүссэн цагаас хойш бараг 9 жил өнгөрлөө. Энэ хугацаанд бол биткойны ханш хэдэн мянга дахин өсөж дэлхийн нийтээр ийшээ хандж байна. Хувь хүмүүсээс гадна сүүлийн хугацаанд 2017 оны намраас хойш бол банк санхүүгийн байгууллагууд жишээ нь JP Morgan, Goldman Sachs, Fund санхүүгийн сангууд бол ийшээ бас анхаарлаа хандуулж хөрөнгө хийгээд ирсэн байгаа. Биткойн дээр хэд хэдэн бүлэг хүмүүс бол одоо ашиг хийгээд ирсэн, цааш ч хийх бах. Бидний үзэж байгаагаар ямар бүлэг хүмүүс байна гэхээр нэгдүгээрт арилжаач буюу худалдаач байгаа. Тухайн криптовалютыг тухайн гэдэг нь биткойноос хойш одоогоор өнөөдрийн байдлаар бараг 3000 криптовалют байна. Биткойн, Cash, Ethereum, Zcash, Monero, Ripple, Waves гэдэг ингээд тоолж болшгүй их койнууд бол гарсан. Биткойноос бусдын бол альткойн гэдгийг та бүгд мэдж байгаа. Эдгээрийг бол авч ханшны зөрүүн дээр ашиг хийж арилж авдаг юм хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс бол өдрийн арилжаа, дунд хугацааны болон урт хугацааны арилжаа хийж ашиг олдог. Хоёр дахь бүлэг хүмүүс бол тухайн криптовалютыг олборлдог төхөөрөмж, биткойныг олборлдог төхөөрөмж хийдэг том компаниуд байдаг. Үүний хамгийн том төлөөлөгч нь Хятадын компани Antminer 9-ийг Antminer хийсэн одоо Bitmain гэдэг компани байдаг. Гурав дахь бүлэг нөхдүүд бол одоо биржүүд байгаа. Маш олон биржүүд бол энэ сая 2 жилийн хугацаанд гарч ирсэн. Нодлон баг үдид Binance бирж гарч ирсэн боловч өнөөдөр ийм байдлаар жилийн дотор 1.2 тэрбум доллартай тэнцэх криптовалютын гүйлгээ хийдэг томоохон бирж болж хөгжсөн байна. Дөрөв дэх бүлэг этгээдүүд нь болохоор хүмүүс бол том майнинг фермүүд байгаа. Бид бол шууны ферм, гахаан ферм, өхрийн ферм гэж мэддэг. Криптовалютын бизнес хийдэг фермүүд бол эрчим хүч багтаа, хүүтэн, агааржуул сайтай энэ орон нутаг бүсийг сонгож криптовалютын фермийг байгуулж байна. Ийм хэсэг хүмүүс байдаг. Өнөөдөр бид крипто ферм буюу биткойн ферм, криптовалют олборлдог фермийн тухай ярихын өмнө та бүгдэд ер нь биткойн дэлхий дээр хичнээн хэмжээгээр байдгийн тоон хэдүү гэдэг ерөнхий юмыг ярина. За криптовалютыг олборлохдоо компаниуд ямар газрыг сонгодог вэ гэхээр хүүтэн уур амьсгалтай, эрчим хүч багтаа тийм улсыг бол их сонгож байна. Эдгээр улсын нэгэнд бол одоо Исланд улс ордог. Исланд улсын хүн ам цөөлтөө хүүтэн уур амьсгалтай хойд бус байдаг учраас криптовалютын олборлолт цагуурын нөхцөл байдал маш хямдтай байна. Нөгөө түүгээр энэ улсад бол эрчим хүч бол бусад улстай харьцуулахад бол бага өртөгтэй үйлдвэрлэгддэг учраас ашигтай байдаг гэсэн юм байна. Ингээд бидний одоо хүн улсын BitClub компани стандарт өөрийн фирмийг 15 оноос хойш байгуулаад ажиллаж байгаа. Өөртөө 2 жил тасралтгүй ажиллахдаа 80 мянган ширхэг биткойн болсон байдаг. Цаашдаа энэ үзүүлж байгаа бичлэгтэр тодорхой ярих Hey, we just got to Iceland. We're really excited. We invited about 200 of our friends to fly on out and come check out our data centers. We got a couple buses here. We're going to pack everyone in. Go check out the data center, the Bitcoin mine, where we process all these Bitcoin and blockchain transactions around the world. And then we're going to have a big lunch, and then we're going to head up the Blue Lagoon. So it should be a good day. Hey guys, I'm G Live from Malaysia. Та бүгд манай энэ YouTube хаягнаас ороод гүйцэтгэж үзчих хэрэгтэй. Биткойныг олборлоход бол ингээд зайлшгүй
is an Antminer. This is the S5. When we started, it was Bitmain компани бол энэ төхөөрөмжийг бол from a Bitcoin. It helps us process all the Bitcoin and blockchain transactions all around the world. It all happens. цааш нь явъя. Дараагийн нэг за ингээд олон төрлийн төхөөрөмжүүдийг нийлүүлээд нэг талбайд нэгтгэхэд болж байгааг бол пул гэж нэрлэнэ. Энэ пулээс гарч байгаа холборлож байгаа биткойныг бол энэ тухайн фермд ажиллаж байгаа хувь хүмүүс ч юм уу энэ фермд холболт хийж байгаа хүмүүс хувааж авдаг. Төвчөндөө бол зангилаа гэж нэрлэж болно. За ингээд биткойныг ямар компаниуд холбогддог талаар та нарт үзүүлье. Энэ блокчейн инфо буюу blockchain.com гэдэг сайт руу ороод та бүгднийг харах боломжтой. За эхний компани бол BTC.com, Antpool, BTC/pool гэдэг 80% бол хятадын компаниуд төрүүлж холборлож байгаа дэлхий дээр. Antpool бол BTC-ийн охин компани гэж явагддаг. Бидний хөрөнгө оруулсан BitClub бол 1 2 3 4 5 6 7 8 9 9-р байранд бол өнөөдөр байрлаж байна. Энэ байрлалыг бол тухайн өдрийн 24 цагт хичнээн биткойн холбосноор ингээд байршуулж харуулдаг байгаа. За бүх крипто валютууд өөрийн блокчейнтэй байдаг. Блокчейн бол одоо SHA-256 алгоритм, EcoHash, Ethereum hash гэдэг ингээд янз бүрийн алгоритм дээр бичигддэг, хоорондоо ялгаатай байдаг. Ижил төстэй юм нь бол бүх үйлгээ дэлхийн аль ч өнцөг булан бүрээс бол интернет захин холболттой бол ингээд ороод харж болно. Яг одоо биднээс харж байгаа шиг. За энэ нэгэсэндээ биднээсийн дансны хуулгыг хөв хүмүүсийн ч юм уу байгууллагын ханаас ч хамаагүй ороод харчиж байгаадаа ижилхэн л дээ. Давхар бичлэлт гэж ойлгож болно. Энэ манай BitClub компани нэг данс нь бол одоо энэ байна. За өөр хүн дээрээс харж болно бас. За үүнийг бас өөр BTC.com гэдэг сайтн дээрээс харж болно. За харъя. За бас л нөгөө BTC.com, Antpool гэдэг ингээд хүчин чадлаар нь игнэцсэн байна. Одоогийн байдлаар манай майнинг фермийн хүчин чадал нь 952 185 петахэшийн хүчин чадалтай байна. Хамгийн хүчин чадалтай BTC.com 8575. За цааш ингээд харах юм бол тухайн пуулийн задаргаа гарч иж байгаа хичнээн блок болсон нийт хизээнээс эхэлж майнинг хийсэн байна гэдэг. За энэ BitClub-ийн майнинг хийсэн хугацаа бол 15 оны 4 сараас ингээд эхэлжсэн байна. Өнөөдөр бол ингээд 18 оны 7 сарын дунд гэхэд тийм ээ харагч 6 сар жоохон буугалтай байсан байна. За ингээд та бүгд BTC.com blockchain info гэдэг дээр ингээд харж болох нэ. Нөгөөтэйгөр компани дансыг хэдэн төгрөгийн одоо биткойнтой байна гэдгийг бас шалгаж болно. Тэхийн тулд бид энэ компанийнхаа биткойн дансыг ингээд хуулж авч байна. Тэгээд BitInfo Charts гэдэг энэ сайтн дээр бол шалгаж болдог. Энэ сайтн дээр бол биткойн, Ethereum гэдэг энэ дээр бичигдсэн бусад альткойнуудыг ч гэсэн шалгах боломжтой. За бид одоо биткойн дансыг шалгая BitClub-ийнхаа. За ингээд шалгангууд энэ компани дансанд өнөөдрийн байдлаар яг одоогийн бодлоор 15126 ширхэг биткойн байна. Зах зээлийн үнэлгээгээр бол 112 сая долларын үнэлгээтэй биткойн компани дансанд байна. За энэ данс хизэнээс эхэлж нэгдсэнийг бол ингээд доош бүлгээд харж болно. За бүгдээрээ харцгаая. Анх хизээ нэгдсэн дансууд бий тэ. За доош бүлгээд харъя. Компани анх энэ дансыг
компанийн дасгах 15 оны 1 сарын 20-нд нээсэн байна. 9.6 биткойн олборсон. Энэ 9.6 биткойны ханш нь $2,489 тэнцүү байсан байна. Дунджаар нэг $259 үнэтэй байсан байна. Нэг биткойны үн 2015 оны 1 сарын 28-нд. За компани ингээд олборлоод орсон гисэн зарлага хүнд ингээд та нар өөрсдөө үзээрэй. Гарсаар байгаад яг өнөөдрийн байдлаар компани 115,126 ширхэг биткойн буюу доллараар $112,313,261 тэнцэх биткойн бол одоо энэ дансанд байж та бүгднийг чөлөөтэй харж болно. За крипто валютуудын ханшийг үзүүлдэг юм сайтууд байгаа. Энийг та бүгд бас сонирхороо. За энэ coin market cap гэж байна. Энд бол одоо 1500-аас дээш крипто валютууд байгаа. Зах зээлийн үнэлгээ нь яг одоогоор бол нэг биткойны ханш нь $7,396 тэнцүү байна. Зах зээлийн үнэлгээ нь 126 тэрбум 902 сая 242,152 төгрөгтэй тэнцүү. Ширхгийн үнэ нь бол $7,396. 24 цагийн дотор бол 5 тэрбум 717 сая доллартай тэнцэх биткойн зарагдсан байна. За энэ дээр бол өсөлтийн графикийг үзүүлсэн байна. Дараагийн нэг сайтад worldcoin.index.com гэдэг байна. Энэ дээр мөн ялгаагүй бас ингэж чагсаалт байгаа. Дараагийн нэг харж болох айтайхан сайтад coinlist.com гэж байна. Мөн BitClub network компани бол өөрийн coinтой байгаа. Энэ бол Club Coin гэж coin байдаг. За энэ дээр саяны 3 сайтн дээр харъя. Club Coin гэж байгаа. За энэ Club Coin-ны ханш CoinList сайтн дээр 0.69 центтэй тэнцүү байна. Рубльтэй, доллартай харьцуулсан харьцаа байдаг байна. За Worldcoin индекс дээр Club Coin-ийг үзье. За энэ байна. Club Coin. За Worldcoin индекс дээр Club Coin-ийн ханш хэдтэй. Worldcoin индекс дээр Club Coin-ийн ханш $0.50 тэнцүү байна. Coin market cap дээр Club Coin индекс. За 0.69 центтэй тэнцүү байна. Энэ бол нэг сая сарын дотор бол 2 дахин өссөн байна. Энийг би үзүүлье. За яаж өссөнийг харцгаая бүгдээрээ. За 6 сарын 19-нд бол 0.39 цент байсан байна. 6 сарын 27-нд 0.27 цент байсан байна. 7 сарын 1 гэж байна. За 7 сарын 1-нд 0.34 центтэй байсан бол өнөөдөр ихэд 2 дахин өссөн 0.64 центтэй буюу нэлээд эрэлттэй байгаа. Нэг дахин одоо өссөн байна. Эрэлттэй байгаа coin байна. Өчигдрийнхоос гэхэд 11% өссөн байх жишээтэй байж байна. За энэ бүгд юуг харуулдаг вэ гэхээр ер нь дэлхийд даяараа энэ крипто валют биткойн руу хүмүүс бол хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн байдалтай байна. BitClub компани маань бол ямар журмаар ажилладаг вэ гэхээр нэлээд том топ 10 дорхоор майнинг ферм байна. За энийг ямар хүмүүс ажиллуулж байна гэхээр энэ зурган дээрээс та бүгд харж байгаа. Америкийн 4 иргэн байдаг. Энэ наан байгаа зүүн гар байгаа хүн бол энэ Ras Medlin гэж хүн байна. Америкийн иргэн Joy Abel Frank гэдэг хүн байгаа. Америкийн иргэн. Энэ Roger Ver-ийг бол зарим нэг хүмүүс нь мэдж байгаа. Энэ биткойны Иесус гэж нэрлэгдсэн. Ягаад биткойны Иесус гэж нэрлэгдсэн гэхээр биткойныг 4-5 жилийн өмнө маш хямдхан багтан
маш их хэмжээгээр өөрөө эзэмшиж биткойн эзэмшиж болсон учраас энэ хүнийг бол Рожер Верийг бол биткойны Иесус гэж нэрлэдэг. Одоогор энэ хүн бол биткойн кэшийг буюу биткойноос салаалт хийсэн зоосон дээр нэлээд сайн ажиллаж байгаа. За энэ Yoshi гэдэг хүн бол Bitmain компани CEO байгаа. Энэ талаар бид тодорхой мэдээллийг дараагийн мэдээллүүдээр өгөх болно. Криптовалютын мэдээлэл авах маш олон сайтууд байдаг. За бид жишээ болгоод энэ Insider Pro гэдэг сайтыг танилцуулъя. Энэ бол 7 хэл дээр мэдээлэл тавьсан байгаа. Энэ график болон таблицын хэлбэрээр бол энд бол их айтайхан мэдээллүүдийг тавигдсан байт юм аа. Та бүгд тийш ороод ингээд үзэх боломжтой. За энэ дээр бол жишээ нь ямар компаниудын биткойн хөрөнгө оруулалт хийсэн байдгийг, нэгж биткойны үнэ хэд байдгийг, блокчейнийх нь хэмжээ ямар байх нь уу, ямар хөрөнгө оруулалтын одоо энэ сангууд. За жишээ нь энэ дээр ингээд харъя, хааны сангууд байрлалт ингээд мэдээлэлүүд байна. Америк 72 сан, Мексик, Гуами, Канада, Швейцарланд, Орос, Хятад гэдэг ингээд ийм мэдээлэлүүд байх жишээтэй. Үүнээс гадна бас их сонирхолтой мэдээлэлүүд байна. За жишээ нь та бүгдэд энэ их сонирхолтой мэдээлэл байсан. Энийг харуулъя. Энэ бол жишээ нь Нью Зеландийн хөрөнгө оруулагч нэг $10,000 50 криптовалютанд тэнцүү хувааж хийсэн байна. $200. Эндээ бол одоо арилжаа хийгээгүй, худалдаж аваагүй, нэмээгүй, сарын дараа ямар үзүүлэлттэй болсон бэ гэдэг ингээд харахад $10,000 нь $7,325 болсон байх жишээтэй. Мэдээж энэ 50 криптовалют дотор бас өссөн койнууд байна. Энд харж байна. Ontology, Eternity, Zilliqa гэдэг койнууд бол өссөн баг жишээтэй. Дийлэнх нь бол уналттай сарын дотор 4 сарын 18-наас 5 сарын 18-ны дотор ингээд $7,325 болсон баг жишээтэй харагдж байна. За криптовалют буюу биткойн олборлоход зайлшгүй зардал гардаг. За энэ нэг биткойныг олборлоход энэ дэлхийн улс орнуудад хичнээн долларын зардал гарсныг ингээд харуулсан байна. Венесуэлд $531, Тринидад Тобагод 102, за Бангладеш $2,379, Хятад $3,172 нэг биткойныг олборлоход гардаг өртгөн. Оросд $4,675, Японд $8,723. За энд бол бүр өндөр үнэтэй болчихж байна. Германд $14,275. Хамгийн өндөр өртөгтэй одоо нэг биткойн олборлох газар бол Солонгос болж таарах нэ. За та бүгд мэдж байгаа. Биткойн бол 21 сая ширхэг байдаг. Үүнээс бол одоо бараг 18 сая ширхэг олборлогдсон. 3 сая ширхэг үлдсэн байгаа. За биткойныг олборлоход тодорхой хэмжээний зардал гардаг. Ингээд Сатоши Накамото гэдэг хүн бол 210,000 блок болцсны дараа энэ блок бодлтын урамшуулалт өгдөг биткойныг 2 дахин багасгаар хийсэн байдаг. За эхний жилд бол одоо 1 блок бодогдоход бол 50 биткойн бол урамшуулалт болгож өгдөг гэсэн юм байна. 9 сарын 2009 оны 1 сарын 3-нд анхны блок бодогдоход 50 биткойн урамшуулалт болгож өгч ирсэн байна. Энэ 210,000 блок бодогдонгууд энэ 4 жилийн дараа буюу 11 оны 12 сарын 14-өөс хойш 25 биткойн болсон байна. Ингээд 12 оны 11 сарын 28-наас 25 биткойн нэг блок бодоход олгож ирсэн хэмжээ 15 оны 7 сарын 29-ноос нэг биткойныг олборлоход нэг блок бодогдоход уучлаарай нэг блок бодогдоход 15 оны 7 сарын 29-ноос хойш 12.5 биткойн олгогддог байсан байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та бүгд одоо ингэ тооцоод үзье тийм ээ. Өдөрт бол
144 блок бодогддог. Өөрөөр хэлбэл 10 минут тутамд биткойны 1 блок болдгоо гэсэн. Цагт 6 блок бодогдож болж байна. Энийг 24 цагаар үржүүлээ. Ингээд нэг өдөрт 144 блок болддог байх нь. За 144 блокийг мэдээж дэлхийн нийтээр хувааж авсан байгаа. Түрүүний үзүүлсэн пулууд байгаа тийм ээ. Би та бүгдэд энэ чатс дээр үзүүлж ирсэн. Дахиад харуулъя. Чатс дээр блокчейн инфо мэдээллийн сайтны энэ дээр харуулсан шүү дээ. Та бүгдэд энэ. За энэ BTC.com антпул гэдэг эднээс ингээд хувааж олж ийн гэсэн үг шүү дээ. Нөгөө энэ 144 блокийг эхэндээ бол $50 өгсөн байна. Нэг блок. Тэгэхээр өдөрт 144 блокийг хүрчнэ. За эхэндээ бол 144 блокийг 50 биткойн буюу өдөрт 7200 биткойныг хувааж авч байгаа гэсэн үг. Дэлхийн нийтээр. За 12 оны 11 сарын 28-наас хойш 2 дахин багассан мэдээж. За ингээд 2012 оны 11 сарын 28-наас нэг блок олсон пулд зангилаач гэж хэлж байна. $25 биткойн олгочихсон. Ингээд өдөрт дэлхийн нийтээр 3600 ширхэг биткойныг хувааж авч ирсэн байна. За дараа нь 15 оны 7 сарын 29-ноос хойш өдөрт хичнээн биткойн дэлхийн нийтээр хувааж авч ирснийг үзье. За 12.5 биткойн болсон тийм. Ингээд 1800 биткойн буюу өнөөдөр хэд дэлхийн нийтээр 1800 биткойныг жишээ нь энэ хүмүүс энэ пулууд хувааж авч байгаа гэсэн үг шүү дээ. За ингээд 1800. Цаашдаа юу болох вэ гэхээр энэ 2020 онд блок бодох урамшуулт олгодог биткойн бол 2 дахин багассан. Ингээд хугацаа явах тусам бол биткойнод олборлох зардал төснө, хүндрэл гэсэн урамшуул нь багассан. Энэ юу харуулж байна гэхээр эргээд биткойн өөрөө тэр McAfee энэ биткойнд оролцож байгаа хүмүүсийн хэлээд байгаа шиг нэлээ өндөр үн рүү очиж өсөх магадaltaй юм шүү. За ингээд та бүгдэд энэ мэдээллийг ингээд сонсоод биткойнд яаж хөрөнгө оруулах уу, ямар хэлбэрээр ашигтайгаар ажиллаж болох уу зэрэг талаар сонирхож байвал энэ бичлэгийг үзүүлсэн хүн тандаараа аль эсвэл бидний доор тавьсан хаягаар хандаж мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой. За анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн мэдээлэл хүртэл баяр таа.